Өгөө маалгч алхаад марш. Агаар. Зоос. Оп. Билээ. Хай, зэрэг. Оо, зэрэг тундаа. Монгол улсын төрөлд мандуул. Гүйцэтгэх. Эхэ мөрөндөө айгуу дөрөв нэг цаадлаад бэлдэгсэн. Загшины дууралагч таавал нар хурандаа бацруу. Эрхэм нөхдийн амраа гэрээ. Сайн байцгаана уу? Намайг Шин Зориг Огтой Хос 2 гэдэг. Би 2024 оны 2 дугаар ээлжээр зэвсэгчний сургалтын нэгцэнтэй буюу 311 дугаар ангид татагдж ирсэн. Намайг Баяр сайхан Огтой Чимслэн гэдэг айлан бага хүүхэд 2024 оны 2 дугаар ээлжээр хугацаа зэргийн албанд татагдж ирсэн. Зэвсэгчний сургалтын нэгцэнтэй буюу 311 дугаар ангид татагдж ирсэн. Манай хоёр цэргийн албаагч болохоор 2024 оны 2 дугаар ээлжээр хугацаа цэргийн албанд татагдсан ирээд цэргийн албан нэр төртөө хааж байна. За цэргийн алба бага хугацаанд Монгол улсын зэвсэгчний аврах шалруулах гимнастикийн тэмцээний төрөлд манай ахлах байлгч Хос 2 маань ховын дүнгээр гимнастикийн төрөлд 1-р байранд орсон юм амжилттай байгаа. Манай хоёр баг дарга маань цэргийн алба бага хугацаанд бусдынхаа үлгэр жишээ манлайлагч бүрэлдэхүүн байгаа. Үүнийд нэг жишээ нь гэвэл хоёлаа нэг нь ахлах байлдаг солдоо, нэг нь дэд дөрөв солдоо бусдынхаа манлайлал үлгэр жишээ албаа хааж байна. Хугацаа цэргийн албанд татагдж ирээд армийн авраг буюу гимнастикийн тэмцээнд оролцсон байгаа. Тэрүүгээр газрын хөдөлгөөнөөр 9.4 баал оноог авч алтан медаль авсан байгаа. Армийн аврагаас. Армийн аврагт нэлээд хүчтэй хүмүүс байсан. Бүхэлдээ 10 хэдэн жил гимнастикаар хичээлсэн, армиар явдаг, ах нартай өрсөлдөж авч байсан. Чи их өөрөө их тийм бэлэгдэлтэй өдөр төрсөн байлаа шүү дээ. Өмнө нь төрсөн өдрөө юу гэж боддог байсан. Тэгээд яг энэ цэргийн алба хааснаас хойш өөрийгөө мөн одоо энэ 3 сарын 18 гэдэг өдрийг юу гэж харж байгаа вэ? 3 сарын 18-ыг би бол хард байхдаа төрсөн өдрөө л гэж яддаг. Одоо болохоор эр цэргийн бахархлын өдөр, дээрээс нь төрсөн өдөр. За ард байхдаа нэг тэгж амар төрсөн өдөр тэмдэглэдэг байсан, нэг тийм аашиж хүлээж авдаггүй, нэг тийм баяр догдолдог байсан. Тэгэд цэрэгт ирснээс хойш одоо төрсөн өдөр болно гин гол нэг тийм баярлаад ягаад ч юм цэрэгт ирснээг хүртэл цэргийн баяр давхар хамт тэмдэглэж байгаа болохоор өмнө цэргийн баяр гэж огт нэг тийм хүн дээр хүлээж авдаггүй байсан, нэг
өөрөө явж үзээгүй болохоор за цэргийн баярчтэй гэж боддог байсан. Одоо өөрөө цэрэгт ирсэн болохоор тэгээд яалтчгүй нэг цэргийн баяр ихээр нэг юм гоё санагдаад өөрөө туулаад үзчихэж байгаа болохоор ер нь тийм сэтгэл догдолтой байгаа энэ жилийн төрс өдөр бол. Үгүй тэр нэр нь асуугаагүй шүү дээ. 80-т дуустай л юм яриад байсан. Энэ сангаархан дүүргийн хүн юу байна л цэргийн штаб бас ирж байна л гэсэн шүү дээ. Тэр хүмүүс болохоор анх юу гэж хэлсэн бэ? Оо нэг танаа хүүхч одоо 3 сар 18 төрсөн юм байна штэ гэж. Тэр нэг жоохон танаа тэр телевизтэй нийлээд маа телевизтэй нийлээд бичлэг хийгээд нэг сюрприз барих гэсэн хүүхдтэй хэлсэн. Тийм хүүхдтэй очно гэж битгий хэлээрээ та тэрийг бид нар нууцлсан байгаа шүү гэсэн шүү дээ. Тэгээд за л гэлдэгсэн. Сайн нөгөө энэ нөгөө юу яагаад юуны баяраар тангаргийн баяраар онц буудаг ч гэсэн юм цол тэмдэг авсан байсан. Тэгээд сая нөгөө цол авсан бас дэд төрөвч цолтой болоод саяхан нэг дэд төрөвч боллоо гэдэг. Тэр дээр нэг очиж уулзсан. За самт хаалган сайжсан. Ага дээр очих гол одоо манай хүүхчин зүгээр догтлоо л 8 гэхгүй шүү. Өнөөдөр манай хүүгийн төрсөн өдөр 3 сарын 18. Тэгээ хүүдээ гоё яг цэргийн албанд байгаа болохоор бас янз бүрийн бас авч очиж болдгүй юм байлээ. Тэгээд нөгөө нэг юу оруулдаг юм байлээ. Угаасаа нэг тэр чин бус цэргийн диктатуртай дүрмтэй газар учраас тэгээд манайх хүүгээ гарч ирэхээр гоё том бэлгийн өгнө гэд битээр ярилцж агаад нэг хүүдээ торт бэлдсэн байгаа. Мэдээж төрсөн өдөр юм чи лаа үлээлгэн торт бэлдсэн байгаа. Тэгээ хүүдээ за цэцэг оруулах байлгүй гэж одоо цэцэг авсан байгаа өнөөдөртөө бол. Тэгээд жоохон жимс бэлдсэн байгаа. Тэгээ найз нартайгаа хувааж идэх байх гэж бодоод тэгээ анх хүүгээ 3 сарын 18-нд төрчөөл нөхөртөө бүх насныхын цэргийн баярын бэлгийг хүчлөө штэ би чамд тэгэл ярьж исэн. Тэгээ 3 сарын 18-нд орой 7 цаг 45 минут гэхэд төрж исэн. Би анх 21 настайдаа төрж исэн. Анхны маань хүү байгаа том хүн. За маа нэг ингэж машин оруулчих мэнэ хөө. Нөгөө хамт олонд нь би юм. За. Цагаан зэрэг хамт боцыг авч байна. Цаачиг ирсэн шиг мэдээгүй байгаа. Яг явахлаагаа хүлээж авах нь гэдэг. Харин тийм бидний хэвчээ амар доотлоо шүү дээ. Бидний хэлсэн шүү дээ. Яг яхаа сайн мэдхгүй доо. Яг зүгсэмээс болоод яг бичлэгэнд ороод байгаа. Тэгээд Яаж байгаа сайн мэдгүй бодлоо бол юм. Бодлоо. За сайн байцгаана уу? Сайхан аварж цааж байна уу? За цаашиндаа сайхан шилжчихсэн үү та гэд маань. За тус ангид албаа байж байгаа ахлах байлдагч хос хоёр дэд дөрвч чин хүсэл нар маань албаа сайж байгаа. Угсаа цэргийн албаа агчид маань цэргийн үндсэн сургалт бэлтгэлээ дуусгаад одоо нэмэлт сургалт бэлтгэлтэй ороод албаа хааж байна. Бид бүгд сар бүр цэргийн албаа агчдынхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг. Өнөөдөр манай ангид 3 дугаар сард төрсөн өдрөө тэмдэглэж байгаа нийт цэргийн албаа агчид маань 9 цэргийн албаа агч эдгээр маань төрсөн өдрөө тэмдэглээд байж байна. Энэ дотроос бас нэг юм цэргийн хүн бол төрснэй гэдэг юм уу цэргийн хүний бахархна гэж бол 3 сарын 18-ны өдөр төрсөн 2 цэргийн албаа агч байгаа маань одоо манай хос хоёр чин хүсэл нарын байгаа маа. Ингээд манай албаа агчдынхаа төрсөн өдөр дээр та хэд мань хүрэлцээсэнд ангийн захирагчийн хувьд баяртай байна. Бид бүгд уламжлал ёсоор сар бүрэлдэхүүн ингэж хугацаа цэргийн албаа агчтайгаа төрсөн өдрийг бөөнтөн тэмдэглэдэг. Өнөөдөр энэ баярын өдөр 3 дугаар сард төрсөн өдрөө тэмдэглэж байгаа албаа агчтайгаа уулзах ийм завшаан тохиолдсон дэх баяртай байна. Гэрийнх ирсэн байна. Юу хийж байгаа юм бэ? За, үгүй шийдрээ.
цэргийн албанд ирээд аль хэдийнэ 5 сар болсон байна. 5 сарын хугацаанд сурж мэдсэн зүйл гэх юм бол төлөвшил, ажлаас ард үлдэхгүй байх, ер нь хүний үг даад сурах, тэгээд хүнтэй яаж нөхөрлөх, ер нь тэр зэргийн юмнуудыг нэлээд сурж авсан байгаа. Одоо дахиад 7 сар байгаа. Өшөө их юм сурна. Мэдэж аваад халагдана да. Өдрийн минь хүргээ. Ямар хөөрхөн юм. Их орон бол би ээжгээ бодод ээжтэйгээ хоёулаа амьдэрдэг. Одоо би ээжгээ хамгаалахын тулд эрс зэрэгт ирээд би их орноо хамгаалахаар тангараг өргөсөн. Тийм болохоор би их орныг ээжгээ л гэж боддог. За ээжтэй хайртай шүү. Та минь биеийг сайн бодоод сайн сууж байгаарай. Хүн утга халагдаад очно. Гайхалтай ийш ороод ирэхээр юу хэлээ гэж байна. Анти бомбон нэрийн гахах юм гайхалтай. Яа, хөрөөр сарын маань төсөөлтөд зэрэг байх юм шин төсөөд бас онцлогтой болж байна тийм ээ. Бид удамжил ясаараа хөрөөр сард зэрэг байх ихтэй төсөөд 3 сарын 18-ны өдрийг тохиолдуулан эрсэргийнхэн баярын тэмдэглэж өгье ингээс үлдээлээ. Энэхүү өдөр манай нийслэлийн засгийн хамгийн газар нийслэлийн зэрэгтэй бас зохион байгуулаад сайхан хэмжээний компаниуд арга ирийг нь авчирч урьдчилж байгаа. Ангиа гоорлын өдөр энэ зүгээс баяртай байна. Гэж таа баярлалаа. Дайчта өсөөдрийн минь хүрье. Үйлчлэгийн арга хэмжээг нийслэлийн засаг даргын хамгийн газараас санаачлан зохион байгуулж байгаа би баяртай байна. Баярлалаа гэдээ бас илэрхийлэх зүйтэй болов уу.